Би сүүлийн үед амар сонин үг сонсоод тэгээд тэрийг амар эргцүүлж бодоод Монгол эр хүн чон 2 шархаа 3 толгойд идэдэг гэнэ үү? Яг тийм эр хүн байна уу энд? Хойлоо бизнес хийх үү? Би одоо хангаах 4 жил сурж байгаа юм баггүй юу? Яг тийм сонсохоор би үгүй миний сурж байгаа хэрэг байна уу? Яг ингээд 3 сая яг Монгол хүнд яг 3 нэг тийм сайхан залуу авах бүгднийг долоогод эдгээч гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энгийн цайлын юм баг байгаа мó. Та нар ингээл яг үнээр яг тийм залуу байл тэгмээр байгаа байхгүй юу? Тэгээд яг тийм залуу байвал одоо ингээд яана би ингээ хуруугаа зүсцэн долоод идгээд үг. Өвдөө хөвцөн долоод идээд үг. Цэстэд хөдөлцөн. Тэгээд яг юу юм шиг байна те. Ер нь долоогч амар чухал чадвар юм шиг байна те. Ер нь ялаа нэг тултлан долоогоос орчвол те. Яг амжилтанд хүрэх юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Манай Монголд бол нэрээ яг тийм ажлын баг энэ софт скил дотор ороод байгаа юм ааши. Хард уу софт уу тий. Бар нэг альбан бус бичиг баримт дээр 7-ын 7 дугаар зэрэг мэргээ. Тэг тийм яг суралт байна уу? Яг тий нэг тийм суралт байвал хэрэг байхгүй бол би өөрөө 7 цугаа суралттай болмоор байгаа хөөе. Тэнгүүд ном гаргаж байгаа тий. Сая долларын 7 болт. Тэгээд бас бүр айгу сонир үг сонслоо. Тэр нь юу гэсэн чи нардаа юу гэлээ охид ариун бол түр ариун. Манайх усанд орохгүй юм уу? Түр мөр завхраад байгаа юм байна штэ. Нөгөө яг 100 яг ядж талуус тасарчдаг тий. Ялцраад манай ус бүр зүгээр тийм зүгээр. Тэгээд одоо яаш Баянгол дүүргийн завхрал өнгөрсөн сар боллоо. Одоо энэ жил хаан уул дүүрэг яана. Тэгээ бас айгу бүр сайн үг. Юу гэлээ? Имс ариун бол юу л имс завхрал улс мөхөх. За өгшөн би чамтай унтахгүйг би улс орно л бодож байна. Тэгээ өглөөс ирсэн улс мөхцөн байлаа. Шөнийн тойлмол орж ирээд та яа унтж өгсөн вэ? Сүнцэн үү? Украинд яг хүнтэй унт тэглээ. Надаас л боллоо. Энэ төр засаг хамгийн юм чинь бид нэр л аваа явдгийм бэ. Бүх юм одоо бидэнтэй холбоотой байна. Одоо энэ хэсэг ч одоо төрийн хамгаалалт хэсэг юм шүү дээ. Юу юм? Тэгээ энэ хэсэг бүр яг нэг тийм улс төрчсөн амар чухал хэсэг байна тий. Тэгээ одоо яг бид нар энийг тээж явж байгаа юм төлөө татвараас яг цалин авмаар байна. Улсын чинь мөхчин шүү. Зүгээр яшгил байна. Гойхгүй. Бид нарыг цалинжуулах хэрэгтэй. Бас юу гэлээ байж та эмэгтэй хүн таны хөвлөд тусгаар тогтмол байдаг болохоороо гэж. Сая цөмөл эзэн дээ. Тусгаар тогтмол болцдог юм байна. Бид нар бүх юм манай улс оронтой холбоотой байна. Тэгээ яах гэдэг юм те. Гэтэ ер нь эмэгтэй хүн яг бүгдийг нь шийдэж явдаг юм би анзаарсан заяа. Эмэгтэй хүн амар нэг тийм яг хинд юу гэж хэлэхээ амар мэддэг заяа. Жишээ нь одоо энэ дагаа залуучууд бүгдээрээ надаас өнөөдөр завтаа юу гэж асуулна шүү дээ. Одоо жишээ би нахта. Өнөөдөр завгүй. Гэтэ маргааш хэрвээ энэ ах асуух юм бол би найз залуутай.
Хэрвээ та асуувал би нөхөртэй. Энэ бүгчийг ядан муран зүгэл болоо шүү дээ. Энэ ч юухан байх те. Хэрвээ яг тэр ах асуувал би лесби. Тэ яалтчгүй угаасаа эмэгтэй хүн харилцаан дээр тухайн залуу таалдахгүй л яг үннээ хэлээд эхэлдэг хөхгүй тий. Би мөөхөн. Би ингээ ертөнцийн чинь мэддэг байхгүй юу? Чи намайг сонгоод димээ. Би хараал хилдэг охинд дургүй гэм. Yes. Нөтгөдөө жүжиглэх гэсэн нэрнгээсээ дүрдээ орж явж байгаа. Нэрнгээсээ муу охин болж малаад. Тэгээ бас яг эмэгтэй хүн улс төрийг авч явахаас гадна заяо. Яг ийм хосын харилцааг анзаарах юм бол нь штэ. Хэрвээ хоёр хос саллаа заяо. Би ч одоо сингл хүн ч одоо бүгдийг хосуудыг л ажиллах юм байна штэ. Тэгээ хосуудыг харахаар хэрвээ ингээд салахаар эмэгтэйн тийм бүр нэг амар глөө афиг гээл заяо. Турж мураал тэгээл ингээд мэдгүй нэг шээрэлж мэрэлж байгаа юм мангарч чадахгүй болж молоод заяо. Сөхрөөд унталчин сүгдөөд үхтэлчин эргээд харталчин өөрчлөгдөн гэж мэгстэй юм шээрэлж мэрлэл амар игүү явж мал турж мараад гэсэн нөгөө талд эрэгтэй амар чимээгүй яваалаад байгаа байхгүй юу. Тэгээд чимээгүй явж ястаа дуучин болчихсон заяо. Гүй юм баримт нотлоотой. Бүр ингэ за олон улс тарыг. Justin Bieber байна. Justin Bieber хэрэг Selena байгаагүй байсан бол baby гарах ч юм уу мэдгүй шүү дээ. За Монгол ярэ. Монгол темпо гэдэг дууч мэдхүү. Темпо шүүдэрхэнтэй үерхэд шүүдэрхэн гэдэг дуутай болсон. Тэгээ тэр хоёр салаад шүүдэрхэн мэдгүй нэг сохтуудаа залгасан үе мэдгүй зэ нэг орой залгасан. Маргааш нь X calling гэдэг дуу гарсан. Эмэгтэй хүн энэ дууны ертөнцийг зүгээр бадцж юм заяо. Би одоо нэг номинхон гэдэг дуутай олмоор байгаа байхгүй юу? Бүр ингэж та нар жишээнд ойртохгүй байгаа тэгвэл ардын дуун дээр хүртэл болж чулан юм мөнгө цэцэг гурав байна. Тэгвэл болж ч одоо барыг 2 их өсвөртэй юм шиг одоо мэдхгүй. Гэхдээ ингэж дуучдыг угаасаа төрүүлдэг. Тэгээ яг энэчнээс яг ямар дүгнэлт гарч ийнэ гэхэлэр штэ. Ямар дүгнэлт гарч ийнэ гэхэлэр хэрвээ би үерхэх гээд байгаа юм бол би турмаар ань чи дуучин болмоор байна. Хоёул гэрээгээ байгуулъя. Аливаа юмд одоо юу н ашигтай л аймаар штэ тий тийм үстэй. Тэг яг бас эмэгтэй хүн гэхлээрээ бас ажлын ярилцлага нь хүртэл амар өөр юм заяа. Ягаад ч юм эмэгтэй хүн гэхлээр манай энэ хүмүүс амар нэг тийм тусгайлан авч үздэг заяа. Эмэгтэй хүнийг угаас ингэ бөмбөрүүлэн ажлын ярилцлаганд орох хүртэл нэгдэг заяа. Эмэгтэй ангууд найз залуутай хэсгийг асуудаг. Тэгэнгүүтээ нөхөртэй хэсгийг асуудаг. Тэгснэ хизээ хүүхэдтэй болох нь асуудаг заяа. Би сүулт ингээд ажлын ярилцлаганд ордог байхгүй юу. Тэсэ чинь зүгээр яг миний ямар чадвартай нь хамаагүй би зүгээр яг нөхөртэй хэсгэл амар чухал байгаа байхгүй юу. Тэсэ чинь амар сонин юм асуугаа заяа. Би чинь юу нэм ажлын ярилцлаганд орж байгаа шүү дээ. Таны давуу тал юу вэ гэж аах. Би амар хөвгчлөлтөө. Сул тал юу вэ гэж. Би амар хөвгчлөлтөө гэж. Тэгээ ингээд таны мөрөөдөл юу вэ гэж. Би нэр ямар мөрөөдөлтэй юм бол гэж бодсон. Зорилго 25 жилийн зорилго гэсэн. Юу вэ гэж би зорилгочгүй явдаг юм уу да? Хүн дугаасаа ингэж урсгалаар явдаг цаг хугацаа яд гэж аах. Би тэгээд одоо өөрийгөө хайж байгаа. Sky Resort л байгаагүй. Minted л байдгүй юм лээ. Тэгэд ингээ өөрийгөө хайж явж байгаа. Тэгээ ингээд тэгсэ чинь бүр амар сонио асуулт орж ирээд заяа. Бид нар яагаад чамааг авах ёстой вэ гэдэг заяо. Би тэгээ бодоод нэрээ намайг яагаад авах ёстой бол. Тэгснэ бүр сонио асуулт заяо. Манай байгууллагыг яагаад сонгосон бэ гэж байна. Юу гэсэн танах чинь цалин цайтай өстэй.